UBS телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа улс төр шинэ манлайлагч төслийн хамт олон яг одоо хөдөлж байна. Бид бүхэн Налаах Улаанбаатар замын үе чиглэлийн уулзвар дээр зогсож байна. Яг энэ уулзвараас бид бүхэн аян зам эхлэх юм аа. Бидний аян замд 5 аймаг 30 орчим сум хамаардаг юм. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутаг 21 аймаг 300 гаруй сумдад бид бүхэн хүрч улс төр шинэ манлайлагчдыг эрхлэхийг болно. Universe Based Songs, To Be or Not To Be, Ногоо ирээдүй. Дэлхийн хот Улаанбаатар зэрэг зорилттой төсөл нэвтрүүлгүүдийг амжилттай хэрэгжүүлж, зохиогч ерхий дэдэс UBS телевиз цоошин төслийн үзэгчдэд толилуулахаар бэлтгэж байна. Улс төр шинэ манлайлагч төслийг бүтэн 9 сарын хугацаанд хэрэгжүүлж, шилдэггийг тодруулах юм. Нийгэм дутагдж байгаа залуучуудын оролцоог бэхжүүлж, манлайлалыг бий болгох зорилгоо өөртөөсөн төслийн баг хөдөө орон нутагт ажиллаж, залуусын итвэх оролцоог нэмэгдүүлэхээр инхүү ажиллаж байгаа. Төслийн говийн бүсэд ажиллах баг Баганга дүүргийн залуустай уулзлаа. Амьдрын сугаа дүүргээ хөгжүүлэхэд залуусын оролцоо хамгийн чухал байгааг тэд онцлог хэлж байна. Энд хамгийн газар дүүргийн одоо бас 2 хороо байгаа. Энэ хороодод залуучууд маань хэр ажиллаж байна? За, тамгын газрын бүрэлдэхүүнд, хороодын бүрэлдэхүүнд бол залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Тамгын газрын нийт 40-од ажиллагчдын 20 гаруй хувь нь залуучууд байна. Тэгээ ер нь бол бусад төсвийн байгууллага, орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд, бусад аж ахуйн нэгж албан байгууллагуудад манай дүүрэг бол залуучуудын хот учраас 50-аас дээш хувийг залуучууд эзэлж байгаа. Тийм судалгаатай. Ер нь нийтлэг залуучуудын өсөлт мөрөдөл юу вэ? Дүүргийд. За, нийслэлийн жишгээс дотохгүйгээр улс орны хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах, залуу хүний хувьд хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ биелүүлэх, амьдрах орчноо сайжруулах, ерөн цаашилбал дэлхийн нийтийн жишгээс хоцрохгүйгээр залуучууд хөгжих, тийм л хүслээр мэдсэлтэй. Тийм үлдээ амьдарч. Би банга дүүрэгт 2007 онд ирсэн. 2007 онд ирчээд банга дүүргээс явахгүй шилжихгүй гэсэн санаатай байдаг. Яагаад гэвэл манай дүүргийн хөгжил маань бид бүхнээс эхлэх хэрэгтэй. Тийм учраас би одоо банга дүүрэгт амьдарч байхын үед дүүргээ хөгжүүлэхийн төлөө өтөл цал буур лотлоо хийж зүтгэнэ гэсэн бодолтой байдаг шүү дээ. Ер нь залуучуудын оролцоог энэ хэр хангадаж чадчих. Ер нь одоо энэ дүүргийн удирдлагууд жишээ хангаж өгч чадчих юм. Ерөнхийдөө шатандаа ярьдаг. Залуучуудын оролцоог бий болгоё гэсэн. Ганцхан төр засгаас залуучуудын оролцоог шатандаа яриад бий болгоё гэж бодлогон зүйг усан ч гэсэн залуучууд өнөөдөр нийгэмд идэвхтэй байх хэрэгтэй. Бид нар хиний төлөө яаж ажиллах ёстой, энэ нэг бас нийгэмдээ бид нар яаж явах ёстой. Хүн өөрөөсөө бид нар өөрөөсөө эхэлнэ гэдгийг бас тийм ээ ойлгож сайн ухамсарлаж ингэх юм бол бидэрт асар их олон төрлийн гарц байгаа. Одоо жишээ нь бид нар энэ төмрийн үйлдвэрүүдийг бидний залуучууд аваад явах болцоо байдаг боловч одоо тэрэн дээр очиод ингээд ажиллая, ингээд амьдралаа залгуулад явъя гэхээр нөгөө залуучууд маань тэрийг ухамсар бас их дутагдaltaй байна. Тэгэхээр манай дүүрэгт одоо залуучууд ажиллахад хэрэгтэй ажлын байр, амьдрахад хэрэгтэй таатай нөхцөл хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр залуучууд өөрсдөө манай дүүргийн залуучууд ихэнх нь энэ яг дүүрэгт одоо ингээд харьяалтай байдаг хэрнээсээ иргэний харьяал нь банга дүүргийнх хэрнээсээ дүүрэгтээ амьддаггүй залуучууд маш олон байдаг. Тэднэрт энд ажлын байр бий болчих юм бол тэд нар бүгдээрээ энэ ирээд ажиллах, дүүргийг хөгжүүлэх бас боломжтой гэж би бодд юм аа. Залуучуудыг идэвхжүүлж оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг залуучууд хэлж байна. Хүн амын 60 гаруй хувийг эзлэж байгаа залуучууд шийдвэр гаргах, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх идэвх дутагдaltaй байна. Оролцоогоо нэмэгдүүлж, шинэ санаачлал бий болгоход энэ төслийн үн цэн оршиж байна. Бусад газарч улс төр шинэ манлайлал төслийн мэдээлэл төвж залуучууд бэлдэж эхэлжээ. Төв аймгийн Баян сумын залуучуудын хувьд санаачлах сайтай гэдгийг сум орон нутгийн удирдлагууд нь онцлог хэлж байна. Ер нь манай орон нутгаас ер нь одоо сүүлийн байдлаар бол яг ерөөсөө оролцоо гэх юм бол одоо их олон залуучууд байна. Яг мэдээлэл бол нэг 60-70 залуучууд байна. Улс төр шинэ манлайлагч төслийн мэдээлэл хөдөө орон нутагт төгснө нь залуучуудын идэвхийг нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр болж байна. Улс төрөөс ангид байж залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэх том зорилго агуулсан төслийг хүсэн хүлээсэн боломж олгохын олон залуучуудын хувьд амьдралын үе талгыг нээж өгч байгаа юм аа. Мэдээлэл Батөргөл их баярлалаа.